засаг нь анх 1978 онд Эрдэнэ хотын эмнэлгийн 5 ортогоор үүсгэн байгуулагдсан. За 80-ад оны үеэс 20 ортой тусдаа Сүрэгийн диспансер нэртэйгээр болон өргөгдсөн байгаа. За одоо Бусгын хэмжээний нэвтрүүлгийн халдварт Сүрэгийн нэгдсэн засаг гэдэг зохион байгуулалттайгаар халдвартын засагтайгаар нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа. Сүрэгийн засаг нь за халдвар хамгааллын дэвлэмээс шалтгаалаад дэмжин 2 давхар байранд байдаг. За энэ 2 давхарт нь үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг давхарт нь болохоор сэтгцийн засаг. За энийг механикжуулсан агаарчлалтын систем шийдснээр халдвар төлөвийн асуудал бол бүрэн шийдэгдсэн байгаа. Энийг 13 онд глобал сангийн дэмжлэгтэйгээр механикжуулсан агаарчлалтын систем 18 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүрэгийн засгийн бүх өрөө палатнуудыг механикжуулсан агааржуулалтын системтэйгээр холбож ашиглалтанд оруулсан одоо халдвар хамгааллын дэвтэн бүрэн сахисан үйл ажиллагаа явуулж байгаа. За манайх 2013 оноос анх удаа эмийн дэвсгэртэй Сүрэгийн эмийн эмчилгээг орон нутагт нэвтрүүлэн ажиллаж байгаа. За эмийн дэвсгэртэй Сүрээг 24 сараар эмчилдэг байсныг одоо 8-аас 12 сар. За 2025 оноос бол мөн 4-6 сарын эмийн эмчилгээний гормыг богиносгосон шинэ нэмүүд нэвтэрсэн дэвшилт үйл ажиллагаа явуулж байгаа.